Ер нь үхлийг юу гэж үзээд байна? Тэгээд үхлийн дараах амьдрал гэдэг юмыг юу гэж тайлбарлаад байдгийг тамд яваач гэдэг ойлголт ер нь байна уу, байхгүй юу? Гэдэг тухай. За чи тэгэл асуугаал. Тэгье. За, мөнгөний сэдвээр мөгийтэйгээд подкастын ээлж дугаар эндээс эхэлж байна. За, галарын тухайг хүмүүс мэдэх бах. За, таныг ч одоо сэтгүүлч галараад гэх үү, судлаач галараад гэх үү, юу гэж хэлэх вэ? Одоо ярьж байгаа сэдвээсээ хамаарах бах та. Одоо бүү судлаач гэх юм уу? Бөөмөрөө судлаач гэж хэлэх вэ? Яхаа тэгж хэлж болно. Ааха. За, солингоо зүтгэлтэн за сэтгүүлч галараад тахтай бид ярилцж байгаа юм. Тэгээд ер нь за зарим нь бол асуухтаа шууд бөөгийн шишин гэж байна, зарим нь бөөмөргөлж хийж байна те. Энэ бөөмөргөлд үхлийн талаар юу гэж хэлдэг юм те. Юу ямар ойлголт байдаг? Үхлийг юу гэж тайлбарлаж байна? Дээрээс нь үхлийн дараах амьдрал гэдгийг юу гэж тайлбарлаад байна? Тамд яваач ингэж байна уу? Гэдэг нэг ийм сэдвэр ярих гэсэн. Эхлээд хамгийн эхлээд бөөгийн шашин гэх юм уу, бөөмөргөл гэх үү? За. Энэ яг зүгээр олон төмний дунд байгаа ойлголт нэг өөр. За. За судлаачдын дунд байгаа ойлголт бас нэг өөр. Ааха. Тийм яг манай удамжлалт одоо нэрлэж томьёолж ирсэн нэр томьёо нь бол бас тодорхой. Ааха. Ийм л зүйлтэй зүгээр хүмүүс бол одоо өөртөө аль өвтөх нэрэд ярьчихдаг шүү дээ. Бөө мөргөлгөөл, бөө шүтлэг гээл, тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг гээл. Ааха. Явдаг гоц. Тий. Шашин мөн биш гэсэн маргаан бол маш их явдаг. Ааха. Тийм. За бөөнрийн дунд ч гэсэн одоо бид нар бол шашин бишээ бид нар одоо мөргөл шүтлэг юм байгаа. Ааха. Гэсэн нэг хэсэг бий. За. За энэ бол шашин мөн гэсэн бас нэг хэсэг бий. За. Шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд орсон нь бол ерөнхийдөө хамгийн анх 1846 онд одоо Дорж Банзаров гэж эрдэмтэн Монгол бөөг судалж. Одоо тэгээд хар шүтлэг буюу монголчуудын бөө мөргөл гэсэн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байдгийг. За тэр үед бол Дорж Банзаровын тэр одоо бүтээл дээр юу гэж томьёолсон бэ гэхээр энэ бол одоо харын шажаан гэж. За. Хэлбэл манад нөгөө шарын шашин орж ирсний дараа үед түүнээс ялгах харьцуулахын тулд одоо шарын шашин, харын шашин гэдэг одоо ийм нэр байсан гэдэг. Юун дээр шууд тэгээд яриа руу ороход эхнийх нь за шашнууд өөр өөрсдийнхөө үхлийг тайлбарлаж байна. За би буддизмын алтан титэм гэдэг ламтаа уулзлаа. За ер нь бол буддизм үндсэн номлолтоо бол үхлийн талаар олон юм ярьдгүй. Нэг л юм ярьдаг нь үхэл төгсгөл биш ээ. Ухамсар цаашаа бүрчнөө үргэлжлэн. Тийм ч учраас нэг тийм үхлээс айгаад санаа зовоод ах юм байхгүй. Гэхдээ харин ч бүр одоо ганцхан амьдрал нэгэд айхгүй яваад ах юм. Шинчин цаашаа үргэлжлэн үхлээр бүх юм дуусчихгүй аа гэсэн юм утга гэдэг. Бөөдөр яг их нээлжинд үхлийг ер нь юу гэж тайлбарлах юм бол ингээд. За яг ер нь үхэл гэж яг тухайлан онож тайлбарласан юм бол байхгүй. За тийм баг. Сүнстэй холбож тайлбарладаг. За. Одоо Монгол бөөгийн одоо сургаалт номдолт бол ерөөсөө яаж байгаа шүү дээ. Гурван сүнстэй, хүн бол гурван сүнстэй гэж. За. Үздэг. Ааха. Махан биений сүнс, ясан биений сүнс, оюун ухааны сүнс. Хөөх. За. Тэгэхээр махан биений болоод ясан биений сүнс бол одоо нөгөө ээжийн болоод аавын талаас тийм ээ гэж ярьдаг шүү дээ. За тийм. Тэгээд чинь одоо нөгөө эцгийн талын одоо юуны ясан талын удмын ген гэдэг шиг удмын гээл ярьдаг. За эсвэл одоо эхийн талын одоо цусан төрлийн одоо нэлцч гэх юм ингээд бид нар ч ярьдаг шүү дээ. Энэтэй холбоотой одоо хоёр талаас ирж байгаа нэг тийм юу бол одоо махан болоод ясан биеийнхэн сүнсийг бүрдүүлдэг баг гэж байна даа. За тийм байна. За тэгэнгүүт гурав дахь нь болохоор оюун ухааны сүнс гэж үзээд. Ааха. За энэ оюун ухааны сүнс бол энэ хоёр сүнс бол одоо махан болон ясан биеийн сүнс бол тэр бие байхгүй болох хамт байхгүй болдог гэж. За. Оюун ухааны сүнс мөнхөд оршдог гэж. За хүн л өгшгүй мөнхөд оршдог. Ааха. Тэгээд хүн одоо өглөөхэд бол тэр хүний оюун ухааны одоо тэр оюуны сүнс бол ингээд тэнгэртэй дэвдээд тэнд байж үүдэг. Тэрийг одоо ингээд одоо шудлалтаа сайхан бөө бол ингээд тэрнтэй харьцаж чадна, мэдээлэл авч чадна гэж үздэг. Энэ ч бас практикаар бол ерөнхийдөө бол нотлогдоод байдаг л да. Тэгэхээр одоо ухаанда буддийн шашинд ер нь бол яг хуу шашнууд бол реинкарнац гэж нэг ойлголт байна. Дахин дөрөх тухай. За тийм. Одоо дахин дөрөх. Ялангуяа утга төвлөгөөд дээр бол буддийн шашинд бол төрөл авах, дахин дөрөх тухай ярьж байна. Энгийн хүмүүс өвчгс одоо төрөл авах тухай манайхан монголчууд сайн мэднэ тийм ээ. Талигаачиг одоо
нас ороход бол бид дээр нь тэмдэг тавиад оршуулдаг. За тэр тийм. тэмдэг нь одоо яалтгүй дараа нь хамаатан содон шууд юм уу нэг айлт нь ингээд яг тэр тэмдэгтэй хүүхд төрдөг ийм тохиолдол манайхан бол их сайн мэдэн шүү дээ. Олон тохиолдол байдаг. Тэгэхээр энэ төрөл авч ийн гол авч ийн. За. Тийм ээ. Гэхдээ энэ бол тэр урдлын оюун санааны тэр мөнхийн өгшгөө сүнс эргэж одоо хүмүүн бие төвлөж ийн гэхээс илүүтэйгээр оюун хүмүүн бие төвлөж ийн гэхээс илүүтэйгээр тэр сүнс бол оршдгоор оршиж байна. За. Тэгээд дахиад нэг төрөл авчих гэсэн ийм хэлбэрээр үздэг. Ааха. Өөрөөр хэлэх юм бол ингээд юу гэдгийг манай аав ч гэдгийг манай ээжийн сүнсийн байгаа ингээд нэг хүүхдээ хүмүүс ярьж байдаг шүү дээ. Тэр хүүхэд нь тэгэхээр ээж аав нь одоо ингээд дахин төрөл аваад төрсөн гэхээс илүүтэйгээр хэрвээ тийм байх юм бол тэр хүүхд чинь нөгөө урд амьдралаа урд төрлийн амьдралыг бүгдийг мэддэг ярьдаг байх хэрэгтэй болно доо. Ааха тэгнь. Тийм. Тэгдэггүй гэдэг нь яадаг вөхөр нөгөө сүнс бол тэндээ оршдгоор оршдог мөнхийн юм гэж. Ааха. Тэгээд тэрнтэй одоо бөөгийн онгодоор дамжуулж харьцахаар яг тэр үеийнхаа түүх болсон явдал бүх юмыг ингэж яриад байдаг ч н одоо мөнгөд оршдгийн учраас тийм ээ гэсэн нэг ийм юу яаж байгаа. Яг хөө тэгээд одоо энэ байна гэхээр үхэл гэдэг байна өөрөө сүнстэй холбоотой асуудал болж өрч шээ дээ. За тэгээд одоо бусад шашинд бол энийг ялангуяа манай бурхны шашинд бол энэ чинь одоо энэ хойтнаас гэдэг юмыг бол яг л шүү дээ. Дараа төрөл гэдэг юмыг бол ингээд бас тодорхой тайлбарцсан өөрөө гэсэн сургаалтаа системчлэгдчихсэн. Ийм ойлголт бүр тогтцсон сайхан ойлголт шүү дээ. Тийм. Бөөгийн шашинд бол энэ юу гэж яригдж байна гэхдээ зэрэг ерөөсөө хамгийн гол нь тэр өр төлөөс гэдэг юм бол альбарлаа. За үүлийн үр гэж ярьдаг да манай. Үүлийн үр гэж яриад байгаа. Яг үүлийн үр гэдэг бол бас өрөөсгөл ойлголт юм байна гэж. Би одоо нэг хэдэн жил бөөс судалсны дараагаар энийг бол тэгж авдаг болчиход байна. За. Яагаад тэгэхээр бөөгийн тэр онгодуудын яриад байгаа өр төлөөс гэдэг үг. Манайхан ч одоо тэгээд бүр ардынхаа ярианд бүр хадгалагдчихсан өртлөөс гэж яриад байна шүү дээ. Өр төлөөс гэдэг үг өртлөөс гэдэг нэр болцсон. За. Тэгэхээр тэр бол хүн ямар одоо үйлдэн тийм ээ. Тэр нь бол заавал төлөөстэй төлбөртэй байдгаа гэсэн ойлголт. За. Үйлийн үр гэдэг бол хүн ямар үйл үйлдэн тэрнийх нь үр дагавар одоо өр нь бол заавал ургана гэсэн үг ээ. Тийм. Тэгэхээр үйлийн үр гэдэг чинь сайн үйл хийж байгаа бол тэрний үр нь бол сайхан юм л бий болно. Мэдээж. За муу юм үйл хийж байгаа бол муухай юм л бий болно. За үйлийн үр гэдэг энэ ойлголт чинь гэж яваад байна. Гэтэл тэр өр төлөөс гэдэг ойлголт чинь яаж юм гэхтэй зэрэг чи өнөөдөр энэ байгаль орчиндөө одоо халттай ямар нэгэн үйл хийсэн бол тэрний төлөөсөг чи болоод чиний хооч үр удамчин төлнө. За гэдэг л тийм л ойлголт байгаа шүү дээ. Тийм учраас нөгөө мод чулуу хамаагүй одоо хугалж байгаль орчныг тэгж болохгүй, ийм тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн манайхны одоо бүр ардын сургаад хоригцээр болоод амьдралд нь хөвчихсэн тэр ойлголтууд ч нь бол нөгөө язуурын эртний бөөм өргөдөөс үлдсэн. Тийм байна. Тэгэхээр юм болгон төлөөстэй байдаг учраас гэж. Тэгтэл Монгол бөөд бол мөнгө тэнгэр гэдэг ойлголт ороод ирдэг. Тэр бол буддын шашны тэнгэрсийн тухай ойлголтоос өөр. Үндсэндээ бол бурханчилж хөргөлдгүү тийм ойлголт шүү дээ. Одоо мөнгө тэнгэрийн ингээд одоо энэ мөнгө тэнгэр гэдэг одоо бурхны шашин шиг тийм одоо зураг хөрөг төрслөн эсвэл одоо тийм баримл янз бүрийн хийсэн өөрөө бол үзээгүй баг. Тийм. Тэр ямар учиртай байна гэхээр мөнгө тэнгэр гэдэг бол одоо бүхнийг шийддэг, мэддэг, эрхшээдэг, дээдийн дээд хүч гэж ойлгоод тэрийг бол дүрслэх ямар ч боломжгүйгээд тэгтээ дүрслсэн дүрс нь бол бий. За. Тэр нь юун дээр үлдсэн бэ гэхтээ зэрэг одоо тамган дотроо байдаг. Одоо манай Чингис хааны музейн гадна талд байгаа их хаадын тамгууд бий тийм ээ. За тэр тамганы голд өнгө гэдэг нэг тамга байна да. Тийм дээрээ одоо дугуй цаграгтаа тэрийг бол наран тамгач гэж ярьдаг. Нар гэж тайлбарладаг зарим нь тийм ээ. Тийм. Тэгээд тэр чинь бол ингээд хэвтэй сүртэй тэр одоо дээдлийн дугуйгаа холбосон босоо нэг зураасаар холбогдчихсон. Энэ бол одоо Чингис хааны одмын тамгаа гэдээ манай судлаачид бол тогтоогоод баталгаажуулаад тэгээд одоо музейн гол юмд байж штэ урталд нь.
Тэгэхээр энэ маань өөрөө мөнх тэнгэр гэдэг ойлголт юм. Дүрсэн дураасан гэлбэр. За. Тийм, онг тамган нь шүү дээ. Тийм, тэгэхээр тэр яаж юм тэгэхээр дээдлийн дугуй буюу нар гэж ярьдаг, наран тамга гэдэг байгаа маань онгоч гэж ярьдаг тийм ээ. Тэр маань ерөөсөө л энэ орчлон гэдгийг илэрхийлж байна. Юуниверс гэсэн үг. За. За тэгэхээр нөгөө доогууругаа хэвтэй шугам зураас шүү дээ. Тэр бол одоо газар дэлхий идэвгүй нэх. Дунд нөгөө холбоос босоо шугам чинь хүн. За. Тийм учраас одоо тэр чинь одоо юу яаж байгаа юм шүү дээ. Хүмүүн тэнгэр газар орны одоо гэсэн бүр бөөгийн дуудлага эртний дуудлага байдаг. За. Хүмүүн тэнгэр газар орн. Энэ бол одоо Монгол бөөгийн тэр ертөнцийг үзэх үзлэгийн одоо жинхэнэ тэр гурван утгыг нь илэрхийлж байгаа. Юм л байгаа даа байхгүй. Хүн тэнгэр газар. Тийм. Тэр ойлголт. Тэгэхээр нөгөө яагаад ингэж байглаа шүү дээ. Яагаад дээдлээд байдаг юм тийм ээ. Яагаад энэ усыг одоо ухаж хамаагүй сэвтүүлэхийг цээрлээд байдаг байсан юм бэ гэхээр орчхуунууд ерөөсөө газар. Одоо энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа энэ амьдрал байгаад энд байгаа бүхэл амьд организм чинь бол одоо өөрөөр хэлбэл энэ газрын хөрсөн дээр тогтчих шүү дээ. Эндээс шимээ авч тийм ээ. Тийм байна. Тэгэхээр энэ оршихуун үндэс маань газар болчихсон. Тийм учраас итүүгэн их гэж нэрлэдэг. Нөгөө энэ оршихуйтай хүн одоо тэр дасан юу гэдэг одоо зохиролд орж энэ бүхнийг бий болгож байгаа агаар одоо дээр байгаа тэр дээдийн хүч гэдэг нь бол одоо мөнх тэнгэр гэдээ нэрлэлчихсэн. Гэтэл нөгөө мөнх тэнгэр гэдэг нь бол зүгээр нэр байгаа хөрөгч агаар мандал биш. Тэрнээс дээр ойлголт болсон ба шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ чинь бүх галакси одоо энэ орчлонгийн бүх юмыг нэгтгэсэн нэг том хүч байна даа. Тэрнээс бүх юм хамаардаг. Хүний ч амьдрал хамаарна, газар дэлхийн ч одоо бүх одоо үзэгдүүд хамаарна гэж үзээ. Тэгээд одоо хэрхийг тэнгэр мэддэг гэж ярьдаг гэсэн. Тийм. Хэрхийг тэнгэр мэддэг гэдэг чинь ерөөсөө тэгээд мөнгө тэнгэр л бүх юм мэддэг гэсэн. Тийм ч учраас одоо их хаадын хийж байгаа үйл ялангуяа одоо тэр бусад орныг номтгох тэгштгэх аян дайны ч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн одоо өөрийн эрхшээлд оруулах тэр юу болох энэ бол тэнгэрийн зарилгаар тэнгэрийн ивэлэрч гэдэг юм уу тэнгэрийн хүсэл мөнх тэнгэрийн одоо хүслээр хийж байгаа үйл гэж үздэг ойлгодог болсон. Ийм л юм явчихж байгаа. Тэгэхээр явж утсын эцэст бол Монгол бод бол одоо тэр юу гэх юм там энэ тухай ойлголт бол яг бурхны шашин шиг тийм нарийн тусгай ингээд там гэж байдаг. Тэнд бол одоо юу гэх юм гадна там одоо ийм там байгаа, төчнөн там байгаа, тэнд нь ийм үж утаа яваад гэж штэ. Тэр бол байхгүй. Одоо ерөөсөө нөгөө 10 жи утгатай ингээд хэлдэгчлэн тийм ээ. Там гэж юу вэ? Там гэдэг чинь тамдаггүй бол там чин тэр босуу гэдэг нэг үг чинь бол ер нь явж өгч. Монгол бөөгийн ертөнцийг үзэх хүсэл ихнийсдэг байхгүй. Тийм буруу яваад л одоо юу гэдгийг орчлонгийн жамаас гажууд яваад хүн ёсноос гажууд яваад авах юм бол сүулт нь нөгөө өөр төлөөс өгдөг юм өөр төрч нэрээд удамд ч нэрээд тэр жинхэнэ там болдог учраас тэрийг нь бол там гэдэг хэлчихэж байгаа юм. Тэгэхээр энэний хамгийн гол юм бусад шашинд байдгүй нэг онцлог юм байна. Монгол бөөгийн суугаад. Тэр нь юу вэ гэхээр удам гэдэг ойлголт. За. Удмын тухай ерөөсөө бусад шашинд бол нэг их тийм тодорхой ойлголт байхгүй шүү дээ. Гэтэл манай чинь ягаад удмынхаа нэрийг бод тийм ээ. Чи удам сайтай хүн одоо гэдэг ч юм уу тэр удам муутай хүн хүнтэй битгий хөвгтэй ханилуулж гэдэг юм нэг юм яваад байна да. Тийм. Эн чинь бол юу хэлж байна гэхтэй зэрэг нөгөө хөв хүн өнөөдрийн галаридас хитийдсэн ойлголт яваад байна. Удам гэдэг над нэг юм байна. Би чинь нэгэн цагт одоо үүсэл тэрнээс одоо хичнээн удаагийн удам тийм ээ. Залгаад одоо өнөөдөр ингээд амьд явж байгаа юм бүүмэд шүү дээ. Тэгээд одоо миний өр хөөгдгөл юм тэрнээс цаашаа ингээд явна. Тэгэхээр энэ удмын алтан хэлхэ гэдэг юм бол маш чухал үздэг гэсэн. Тэгээд нөгөө худалдаа одоо аль шашинд байдаг түгээмэл нэг хэдэн одоо хоригдсон гэх юм уу одоо залтууд байна шүү дээ. Худалдаж болохгүй, хулгай хийж болохгүй тийм ээ ингээд энэ юм чинь бол ерөөсөө удмын юу гарна.
удам гэдэг тэр ойлголт зангидаад өгсөн. Ааха. Би хэрвээ буруу юм хийх юм бол Аа. би ёс бус юм хийх юм бол миний удам сэрдэнэ. За. Тэгэнгүүт тэрийг нь эргээд бөөгийн одоо энэ хийж байгаа дом засал энэ юмнууд дээр ингээд аваад ирэхдээ зэрэг бас батлагддаг байхгүй. Яадгүй хөхтэй зэрэг за нэг нөхрийн ажил үйлс хүртэмжгүй боллоо гэд ингээд нэг за яхаа тэр сайн муу бөөгийн тухай яриаг байна. Ааха. Тэгээд нэг бөөдөрлөө үзтлээ онгод нь одоо хөөрөлтөөл ингэн гөвчин за миний хүчий чинь нэг ийм удамтай хүн байсан байна. За. Түл дээрээ нэг ингэсэн байж гэх юм. Ингээд тэр удмын түүхийг хөөж байна даа. За. Тийм. Тэгээд яг засал хийхдээ тухайлах юм бол удмын засал гэдэг юм хийхдээ бол тэр хүний явдал үйлийг засах биш. За. Тэр удмыг өнгөрсөн цаг дээр, өнөө цаг дээр, ирээдүйн цаг дээр 3 цаг засдаг. Ааха. Тийм. Өөрөөр хэлэх юм бол тэр удмын аль нэг үе дээр нь хийсэн буруу үеийн эс бодоод төлөөсөнд орчихсон явж штэ. Ааха. Тэгэхээр тэрийг засахын тулд тэр анх хаан буруудуу тэнд нь очиж зангилагын тайлж дом хийдэг. Ааха. Тэгээд тэр үед нь одоо юу гэдгийг нэг удмын нэг нөхөрл одоо санаатай болоод санамсаргүй хийдсэн буруу үлийнх нь зангилаасыг тэр дээд үе дээр өнгөрсөн цаг дараа нь хийгээд. Ааха. Тэгээ өнөө цаг дээр нь одоо тэр чинь одоо нэг тэнгэртэй онгодондоо тэнгэртэй мэдүүлээд. Тэгээд өнөө цаг дээр нэг үр удмын одоо зөв зөвтэй сайн сайхан явах тэр заслыг хийж өгöd. Ааха. Ингээд эрэхтэй зэрэг чинь бол өнгөрсөн одоо дөрөн засчаар ирээдүйн засагчдаг. Мэдээж. Логик. Тэгэхээр ингэж 3 цагаар заслаа. Ааха. За тэр яг бол энэ манай бөөнөрч мэдэх нь мэдэхгүй. Ааха. Тэгээд нэг хүн ирэхээр аавын чиний чамайг засч чинь тэгээд байгаа. Тэрэн дунд яг учир мэддэг жинхэнэ бөө одоо сайн онгод бол нэг 3 цагийн заслаа. Ааха. Ийм учиртай. Тэгэхээр эн чинь цаг хугацааны хувьд ерөөсөө өнгөрсөн одоо ирээдүйд гэсэн байхгүй болчихгоо. Тийм байна тий. Тий. Нэг л юм болчих. Ааха. За удам гэдэг хэрэгтэй зэрэг чинь одоо энэ хүний заслыг одоо дараагийн дэд хүний заслыг хийлээ гэх чинь тэр удмын засал ингээ явчихтаа зэрэг бас дахиад зөвхөн нэг хүний нэг насны амьдрал биш. Бүр удмынхын асуудал гэхээр бас ингээд нэгдмэл нэг юм болчих واخ. Тийм байна. Нэг ийм сонин Ааха. моментууд бол бүгд байдаг. Ааха. Зүгээр энийг ойлгож байгаа ойлгохгүй байгаа юм бол байна л та. Ягаад гэвэл янз бүрийн шинэ дүрм журм зохиод тэр нь болохоор тухайн бөөгийн өөрийнх нь хүүгний хүмүүжил ертөнцийг үзэх хүсэл тийм ээ мэдсэн таньсан олж сонссон юу байна. За бас өөрийнх нь фантаз. Олон юм нөлөөлөөд энэ дунд чинь нэгсэн чиглэлийн зан занчил гаргаад байхгүй юм бий болгоод эсвэл одоо ерөөсөө мухар сохроор нэг аль нэгэн үед одоо хэн нэгэн бөөгийн хийжсэн зан үйлийг дуурайж одоо ингэж л хийх ёстой гэдэг ингээд орон нутгийн жимартаач байна уу бүс нутгийн жимартаа тийм зан үйлүүдийг уламжлаад явах ч гэдэг юм уу. Ийм юмнууд яваад байдаг. Уг нь системийн хувьд бол энэ өөрөө одоо энэ яг тогтцсон сургаал номлолтоо хатуу сургаал номлолыг өөрөөр хэлэх юм бол тухайн үеийн одоо ийм байх ёстойгоо тогтоогоо судар номдоо бичсэн юмыг хатуу бариад тэрнээс зөрөхгүйгээр явж байгаа шашнууд байна шүү дээ. Тийм. Энэ бол хаалттай систем. Өөрөөр хэлэх юм бол энийг одоо буддын шашин гэдэг чинь одоо юу яаж штэ. Чингис хааны дараа бол Богдсонков бол дараа төрсөн. Тий. Чингис хаанаас хойно төрсөн тийм ээ. Одоо тэр хүний бий болгосон шарын урсгал гэдэг юм бол Монголд ирж бас Монголын бөөмөргөлийн бодоод одоо уламжлалт тэр ойлголтуудаа нийлж нэгдэж ин чинь нэг юм Монголын гэсэн өрөөс нийцэн бий болчихсон байхгүй юу? Тийм гэсэн. Тэгэхээр тэр бурхан багшийн бий болгосон тийм ээ бурхан буддагийн бий болгоо дараа үеийн мэрэгдүүд одоо гэгэнтнүүд нь хөгжүүлээд явж байсан тэр сургаал номлолтыг жаягийг Богд Сонкоо мэндэлснээр дахин нэг одоо шинжил хийж нөгөө юмнууд чинь тогтсон ёсыг бол бас шинжилж өөрчилж штэ сайжруулж байна тийм ээ. Тэгээд тэр сайжруулсан хөтөлбөрийг бол бүгдээрээ дагаж мөрдөд ингээд явж байна. Бөөд энэ бол одоо нөгөө хаалттай систем гэж яриад байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол яг хайрцагын дотор хийчихсэн тэрүүгээр явах хэрэгтэй. Бүх дүрм журм зам үйл нь тодорхой бичигдсэн. Тэр байна. Бөө бол яадаг хөхтэй зэрэг нээлттэй систем байна. Ерөнхий ойлголт байна. Одоо тэр мөнгө тэнгэргээд хамгийн их шигч мэдгч байна шүү дээ. За тэгээд одоо тэнгэр газар
хүн гурвын холбоо гэж нэг ойлголттой. Миний түрүүний ярьдаг дээр удмын асуудал. Гэх мэт эднэр нь бол ерөнхий одоо ноён нурууг нь босгоод өгдөг. Дотор хийж байгаа бөө болгоно гэдэг юм уу онгодуудын хийж байгаа зан үйл тэр аргууд нь бол өөр. Тийм учраас бөөгийн өөр буулт өөр бүжин туулан дэгдэлт өөр гэж хэлдэг нь. Тэр өөрөөр хэлэх юм бол яг тэр судар харж байгаа тэрүүр заага за одоо энэ тонхоод уурхан пендингэн гэсэн тийм байхгүй. Тэрийг орж ирж байгаа онгод өөрөөрөө л хийдэг. Тэрийг хийж байгаа аргууд нь бас өөр. Хэдийгээр би одоо нэг мундаг сайн бөөгийн шав байлаа гэхэд миний онгод орж ирээ заавал тэр багшийн онгодыг хийдгээр хийхгүй. Өөрийнхөө тухайн онгодын онцлогоос болоод багшийн онгод одоо жишээ нь нэг зан үйлийг хийхдээ одоо юу гэдгийг ус ашиглаад ч юм уу, гал ашиглаад ч юм уу хийдэг тийм байж болно шүү дээ. Тэгвэл нөгөө шавын онгод бол орж ирээд тэрийг хэрвээ элс шороо ашиглаад ч юм уу өөр нэг юм ашиглаад хийдэг бол өөрөөр л хийнэ. Үр дүн нь бол хамгийн гол нь үр дүн л байх хэрэгтэй болохоос биш. Арга нь бол харилцсан гэдэг байна. Тэгэхээр энэ бол нээлттэй систем. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий нэг юм байна. Дотроо хийж байгаа юмуд нь бол бөөгийн хувьд онгодуудын хувьд өөр байх. Тийм байна. Тэр битгий хэл нэг бөөд бууж байгаа хэд хэдэн онгодуудын хийж байгаа зан үйл нь өөр байх. Тэгэхээр энэ чинь нэг тийм нээлттэй систем гэж нэрлэж болохоор байгаа зү. Тийм. Ийм л учиртай юм. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс нийтлэг бид нар бол ингээ нөгөө нийтлэг шашныхаа одоо юу гэмдэ хаач ингээ нөгөө нэг одоо буддизм гэхэд л альч газар зан үйлүүд нь ижилхэн тий тэгээд нэг юм хийгээд байгаа болохоор тэр нь илүү үнэмшилтэй юм шиг бөө ингээд өөр юм хийгээд хар ич одоо юм тий ингээд ийм тэрэнд өөр юм хийжсэн энэ ч өөр юм хийгээд тэгэхэд нэг тийм эргэлзээ төрдөг гэж магадгүй юм байна. Юун дээр би зүгээр ингэж сух саний яриануудаас бөө яг бөөгийн зан үйлээр оршуулга одоо ер нь хийдэг юм. Яг бөөгийн зан үйлээр ингээд за хүн ингээд одоо нас барлаа. Яг бөөгийн зан үйлээр оршуулга хийнэг бол дахиад нөгөө нэг одоо онгот нь орж ирээд наадах ингэж шандрал гэх юм уу? Одоо газарт нь оршоо гэх юм уу? Тэгвэл тэгэл тэрнийхэн дагуу үйлдэх бах та. Монголчуудын хойлоглох зан үйл гэдэг чинь бол бас л эртний тэр тэгвэл хүн байгаа газар тэгээд үхэл байж таарна. Үхэл байгаа газар оршуулга байж таарна тийм үү? Тэгэхээр энэ зан үйл бол одоо балар эртнээс нь очил явсаар гоод ирсэн. Энэ хооронд чинь олон шашны нөлөө, олон соёлын нөлөөгөөр хүн гэдэг чинь дандаа хөгжиж явдаг юм. Янз бүрийн зан үйлүүдийг нэг шашнаас аваад эсвэл сайжруулаад жаахан өөрчлөлт ингээд явж байгаа шүү дээ. Тэр утгаараа бол эртнээс нааш олон зуун олон мянган төгсөд ингэж хөвсөн өөрчлөгдөж ирсэн. Тэгээд тухайн нөхцөл байдлаас тухайн цаг үеийн онцлогоос хамаарат бас зайлшгүй өөрчлөгдөхөөс аргагүй юм байна шүү дээ. Өнөөдрийн Улаанбаатар хот жишээлх юм бол хүний талигаа чинь ил тавиад байж болохгүй шүү дээ. Тийм биз. Тэгэхээр эрт үедээ бол яадаг байсан ба нийл тавьдаг байсан байна тийм ээ. За тэгээд одоо манай археологийн улдруудаас харахад бол хүнд оршуулдаг байсан байна тийм ээ. Эсвэл одоо чулуун болоод агуунд оршуулдаг, агуун оршуулагч гэдэг юм уу? Чулуугаар хийсэн байгууламжинд оршуулдаг гэдэг юм уу? Янз янзын юм үе дээр бол өөр болсон. Хажууд нь тактийн тэр өргөл мөргөл нь бол тухайн цаг үеийн онцлогоос хамаарат өөр байгаа. Тэгэхээр энийг бол нэг тим байсан гэж хэлэх бол их хэцүү. Тэгээд хичнээн бөө байлаач гэсэн тэр хүнийг одоо юу гэдгийг чанарлах хэрэгтэй үйл чанарлал. Тийм ээ, дамж хэлдэг бай, бөөнч хэлдэг бай, эсвэл одоо өсдөг ойр дотныхон зөвлөж байгаа шийддэг ч тэгэл одоо чандралгын чандралал ягаад явж штэ. Тийм. Тэгэхээр энэ хойлоглох зан үеийн тухайд бол ерөөсөө тийм эрт үед тийм байсан тэрийг одоо эргэж сэргээнэ гэдэг ойлголт байна. Буруу юм. Одоо жишээлх юм бол заавал юу яа ил тавинрал бол чи ачим болох тийм. Тэр чинь цаг үеэ дагаж гарцаа байхгүй зан үйлийг бол бид нар орчин үеүүд цаг үеийнх нь нийлж өгөхгүй болчихдог. Тийм. Тэрнээс яг тэр түүхэн үеүүдээр нь үсэх юм бол манайхны судаачдын юу болсон дөөл байна шүү дээ. Оршуулгын зан үйлийг судалсан, дагнан судалсан, хавсаргад судалсан судалгаанууд бол одоо тэр үгийг л одоо юу гэдгийг нөгөө уруу нь харуулж оршуулдаг тийм үе байна, шоргоолчин булчны гэдэг юм уу, тийм ээ. Гэх мэтэр ингээл бүгд гараад хөмнөг үеийн тэр оршуулгуудыг одоо жишээлбэл хаад ноёдынх ингэж хийдэг байсан байна, зүгээр жирийн ардынх ингэж хийдэг байсан байна гэх ингээд бүгд судлагдаад тодорхой хэмжээнд бол зан үйлүүд нь бол тодорхойлогдчихсон гэсэн. Тийм. Одоо жишээ нь яг ийм одоо мундаг том бүү ч юм уу зайран байж байгаад хүн ингээд
сурлаа гэж бодоход тэр үнийг одоо үлдэж байгаа хүмүүс одоо буддийн шний ёсоор оршуулах юм уу? Эсвэл одоо дахиад өөр бөөгөөс асуугаад одоо оршуулгын зан үйлийг хийх үү? Яах вэ? Гэхдээ яг зүгээр том бөө нарыг оршуулж ирсэн зан үйл нь бол ер нь одоо 20-р зуун 21-р зуун хүртэл болсон гэдэг хадгалагдаад ирсэн ёс бас байна. Ааха. Одоо жишээлх юм бол энэ хөвсгөл зүгийн хойд нутгийн бөөнөртүүд асарлна гэж нэг ойлголт шүү дээ. За. Тийм асарлна гэдэг бол одоо тэр бөө бүр богшийн номд бол их тодорхой бичсэн байдаг тийм ээ. Ингээд модон дээр тийм ээ. За. Тэгээд аваачч тавиад тодорхой ёс үүсдэг тийм ээ. Тэгээд хөвц сунар одоо тэр онгод Монголын удаа бас тодорхой зан үйлийн дагуу тэр онгодын асарт залаад За. тэгээд тодорхой хугацааны дараа одоо тэр хүний махан бие одоо ясан бие энэ чинь одоо ингээд арил жалга болно шүү дээ. Тийм тэр үед нь очиод бас зан үйл үүсдэг. Тэгээд одоо богийн насар гэдэг юм бий болдог. Энэ бол энэ Сибирийн бөөнөрч байна. Манай энэ хөвсгөлчгийн зүгийн бөөнөрч байна. Тийм удамчлаад ирсэн өдөрч бас зарим бөөнөрийг бол одоо тэгж оршиж байгаа юм байна. Орчин үеийн аргаар яг ингээд одоо яаж л одоо газарт оршоод гэдэг тэрэн шиг оршоод өшөө усгаад ингэсэн чинь бөөнөр байна. Тийм тэгээд энэ бол өөрсдийнх нь одоо юу гэдгийг дүү хамаатан сотнууд тэгээд одоо тэр хүмүүсийн тухайн шийдэл явж байна. Логикоор нь зүгээр яг хөө миний л санаа л да. Тэр 13 дугаар зууны тэр олон шашныг одоо юу гэдгийг нэг дор хүлээн зөвшөөрөх тэр суур одоо юу гэдгийг тэрнийг шашнуудыг ойлгох хүлцэн дэвчих тэр зүйл нь магадгүй энэ одоо юу гэдгийг нэг юм тэр мөнх хөх тэнгэр гэдэг байгаа тэр нэг суур үзлийг тэр үзлээс ингээд хандахаар шашнууд бол олноггүй байж л үгүй л дээ ингээл тэрийг хандсан байж магадгүй тий. Ердөө тэр шүү дээ. Яг бол их Монгол улсын эхний дөрвөн хааны үед бол ерөөсөө одоо Монгол тэнгэрээ шүтдэг байсан шүү дээ. Тэр зарлаг ном одоо бүх л айлтар бүх юмд л одоо Монгол тэнгэрээ дуудаж байгаа тийм ээ. Монгол тэнгэрээ тэгээд итгэмж бичиж байгаа. Тэгэл авдаг өөрөөр гадны илч төлөөлөгчдөө уулзах таг одоо бид нар бол тэнгэрээ шүтдэг. Монгол тэнгэрээ шүтдэг гэж хэлдэг. Тийм гэсэн хэдний үед бол ямар шашин бол ерөөсөж чухал биш. Нөгөө мөнгө тэнгэр гэдэг маань өөрөө нэг тийм бурхан гэдэг ойлголтоос идэвхтэй орчлонгийн жамыг зүү зөксийг хадгалахад хэрэгтэй тэр далдын агуу хүч одоо орчин үеийн гоё ойлголтоор бол тэр абсолют янз бүрээр нэрлэдэг шүү дээ. Дээдийн дээд хүч гэдэг л одоо мөнгө тэнгэр юм байна. Гэдгийг л ойлгодог учраас тэнгэр тандаж өчлөөчдөг. Тэгээд тэрнийг одоо тэнгэрийн үүд үзэж байна гэдэг одоо тэнгэр хэрхэн таалж яах гэдгийг бөөгөр дамжуулаад сонсчдөг. Тэгээд за одоо ингээд тэнгэр ингээд таасан учраас ийм үдгээ яагаад ингээд явчихдаг юм байсан. Хоёлаа ингээд бөөгийн тухай ингээд яриадсэн чинь би юу яалаа? Философчтой уулзлаа. Шилхооны академи философи хөрвөл ингээд тэгсэн тэнд битээр эхлээд бурхан гэж ярихгүй. Тэгсэн чинь Аристотл, Платоноос ахуулаад ингээд тэдний одоо эртний грекийн философчд үзээд байгаа тэр бурхан гэдэг байгаа тэр нэг юм одоо ухамсар гэх юм уу, сэтгэл сүнс гэх юм уу тэрнийг ойлголт мөнх тэнгэртэй ч бараг л нэг болоо явчлаа. Ерөнхийдөө тэгдэж шүү дээ. Одоо Гегелийн ч байд юм уу, Кантын тэр философийн бүтээлүүд дэвшигдээд байгаа санаанууд ч бол ерөөсөө явж энэ мөнх тэнгэр үзэлт их нээлтдэг байхгүй юу? Харин ер нь тэр тодорхойлт маягийн юм тий. Цаг хугацаа байхгүй, орон зай байхгүй. Өөрөөр хэлэх юм бол шашны одоо сургаал ном гэхээс илүүтэйгээр ертөнцийн зүү тогтлын тухай сургаал гэж одоо тэнгэр үзлийг үзээд байна шүү дээ. За тийм. Гэхдээ одоо энэ нэг сони юм нь одоо ийм бөөгийн шашинтай одоо нүүдэлч тулгуулдал бөөгийн шашинтай байсан. Тэгэхдээ тэд нар бол яг дунд нь исламын шашинтай болоод өөр шашинтай болоод ингээд үндсэн язгуурынаас олчлоо шүү дээ. Манайх бол ингээд тэр хоёрын чинь дундаас нь ингээд төвдийн буддизмыг аваад тэрийг Монгол бөөгийнхөө зан үйлтэй ослуулад тэгээд одоо нөгөө тарны ёсны ухааныг чинь манай лам нар бол мундаг сайхан хөгжүүлсэн юм шүү дээ. Одоо бүр одоо богдж явсан дамбын шашин гэж нэрлэгдэх хүртэл Монголын буддизм гэж нэрлэгдэх хүртэл хөгжүүлж гисэн. Тэгээ ингээ явцдаа бол нөгөө ардын сургаал, ардын ухаан гэдэг юм болох тохиолдол бөөгийн юм хадгалагдчихдаг. Бурхны сургаал нь бол яг нөгөө Монголын буддизм чинь
өөрийнхөө өмсөн сургаал номлолыг дүгүйгээд хослоод явуулсан хадгалсан байхгүй юу. Ааха. Тэгэхээр нөгөө бусад үндэснүүд бол өөр шашинд ороод шал өөр шашинтай болоод зөвхөн ганцхан дээр шашин аваа явцсан. Тэгээ эднес чинь бол ерөөсөө нэг тийм хөгтөнгөр гэдэг ойлголт байдیں۔ Бусад одоо энэ нүүдэлчин гаралтай энэ ард түмнүүд Евразийн ард түмнүүд бол хөгтөнгөр гэдэг юм одоо байгаад байгаа шүү дээ. Хөх гэдэг нь гэхдээ Түрэг Монгол хэлэнд хөх гэдгээр адилхан учраас тэгэл одоо хөгтөнгөр гэж ойлголт байна. Манайх мөнгөтөнгөр гэдэг ойлголт. Ганцхан манад монголчууд. Гэхдээ энэ бүр томьёолын хувьд бол нуус тавч байгаа шүү дээ. Яг энэ нэр томьёо анх одоо ингэж бичигдэж үлдсэн тэр үтгийг одоо бий болсон тэр цаг үеийн бол 1200-2-4 оны хооронд гэдэг одоо манай Сумья эрдэмтэн Монголын нуус тавчааг насаараа судалсан үе шүү дээ. Тэгээ яалтгүй Монголын нуус тавчанд мөнгө тэнгэр гэдэг үгийг Чингис хаан анх 1200-аас 1202-оос 1204 оны хооронд хэлсэн байна гэх тэр үйл явдлаар нөхөд гарч шүү дээ. Тэгээд тэр мөнгө тэнгэр гэдэг ойлголт маань нөгөө хөх тэнгэрээс өөр. Тэрийг дорж банзаравч тэр анхны судалгааны номд өгсөн байдаг. Дээр харагдаж байгаа энэ агаар мандлыг бол хөх тэнгэр гинэ. Гэт ингээд ялгаад өгчихсөн. Энэгээр бол Монгол бөө бол бусад одоо адилхан нүүдэлч ухсаатнуудын тэр тэнгэризм гэж яриад байгаа нөхдөөс шал өөр байхгүй юу. Одоо тэр байгаль экологийн үзэл санааг нь давна. Яг орчин үеийнхээ амьдралаар амьдрын шүү дээ. Тий. Бөөд юу гэдэг юм уу? Одоо муу гэдэг юм уу? Одоо хүмүүст хор хүрэгдэг тийм хар далдын хүч гэдэг юм уу? Муу сүнс гэх юм уу? Юу гэж хэлэх юм бэ? Би зүгээр ингээд олон хүмүүст уулзаад яваадсэн чинь бидний тэр нэг буг чөтгөр гэдэг байгаа ч юм уу те муу юм. Гэхдээ зүгээр бид нар мэдхгүйгээсээ болоод алдаа гаргацсан чинь нэг буг чөтгөр нь үржээ биднийг хорлох гээд байнг ингээ хорлох гээд байж идэг юм уу? Хайшаа чим гэж нэг бодлоо бодохоор ер нь нэг тийм яг бөөд нэг юм муу харын буруу зүгийн хүнийг хорлдог тийм сүнс гэдэг юм уу? Тийм далд хүч байд юм. Тэгж ер нь тэрэн тал дээр тайлбар байх уу? Гэхдээ яг энэ аль шашинд байгаа ойлголт. За ялангуяа христийн шашины нэг юм байгаад байгаа нь ер нь энэ дээр бид нар эхлээд нэг асуудлыг ойлгох хэрэгтэй. Энэ далдын хүч гэдэг маань юу юм? Тэгээд хинтээ харьцаж байгаа юм гэдгийг ойлгохгүйгээр одоо далдын хүчтэй зэрэг энэ бол хар муу юм гэдэг ийм ойлголтод авчихтаа зэрэг энэ төрөлд гараад байгаа байхгүй юу? Нэрээ тийм баг. Одоо жишээлх юм бол юу гэдгийг бөөгийн тухай ярихдаа зэрэг бус жишнийхэн бол маш их тийм мэддэг юм шиг ярьдаг. Тийм олон тохиолдол гарч ирсэн. Мусан бөөнөр завсрын сүнстэй нөхцсөн, муу сүнстэй нөхцсөн юмнууд байдаг ингээл хэлдэг. Тийм би бас сонсч ирсэн. Ер нь бол хар зүгийн юмнуудтай орлоод гэдэг. Аль шашны хувьд бол нэг тийм түгээмэл ойлголт яваад байдгийг. Тэгвэл монголчуудын дээр 13 дугаар зууны тэр санд болгосон шашны хүчтэй төвчих хүч үзэл гэдэг маань өөрөө юу гэвэл шашин болгон өөр гэдэг. Энд бол одоо шууд буруу гэдэг ойлголт гарч байна шүү дээ. Буруу номтнууд. Бөөнөр бол буруу номтнууд хар муу одоо сүнстэй харьцдаг гэдэг юм бол одоо бус шашныхан маань яриад байна да. За гэтэл зүгээр л өөр гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Өөр учраас өөрөө хөрөөл байг. Манайх ч гэсэн өөр учраас өөрөө хөрөөл бай гэдэг. Энэ л юмыг одоо бүгдийнхэн толгойд орчих юм бол ингэж шашны зөрчил гарахгүй юм байгаа шүү дээ. Тэгвэл одоо шашин гэдэг чинь өөрөө бас зарим бүс нутагт бол ер нь хамаг зөрчил байн байлдааны шүндэс болчихж шүү дээ. Гайхамшиг үндэс болоод байна шүү дээ. Тэгэхээр тэнд бол тэр муу сүнс хар зүгийн юм гэдэг ойлголт бөөд ямар утгаар тайлбарлагддаг вэ гэхээр энэ бол юу байгаа юм? Ер нь бол харьцаж болохгүй далдын хүч гэж байдаг. За тийм. Бөө бол одоо удмын бөө гэдэг ч юм уу тийм ээ. Тусгалсан бөө, тэнгэрийн бөө гэж ингээл янз янзаар ярьж байна л та. Тэгэхээр эднэр бол яг л харьцах ёстой зөв тэр сүнсний мэдээллийг хүлээж авч харьцаж байгаа улсуудыг л одоо жинхэнэ бөө гэж шүү дээ. Гэтэл яалтгүй тийм завсрын өөрийн биш, өөрт нь орох ёсгүй. Харьцах ёсгүй юмтайгаар харьцаад. Тэгээд тэрийгэ зан үйлдээ ашиглаад ингээ явчих тохиолдол байдаг. Тэгээд ялангуяа энэ юуны тухай ойлголт. Монгол үед бол тэр эзэн гэдэг ойлголт байж. Уул усны эзэн гэж. Өөрөөр хэлбэл энэ
юу гэдгийг газар дэлхийн эзэн гэсэн үг шүү дээ. Итүгний эзэн тийм ээ. Тэгэхээр чинь уул харихамд ч эзэн байдаг, чулуун ч эзэн байдаг, ус голдч эзэн байдаг гэсэн нэг ойлголт байна та. За тэр нь бол сүүлд одоо буддын шашин түгэн дэлгэрсний дараагаар бол буддын шашны ойлголтод холилдоод тэгээд нөгөө эзэн чинь дотроо эзэн гэдэг үг нь асагдаад уул харихтын эзэдийн бол газрын эзэн, уул харихтын эзэдийг ойлгохдоос одоо навдаг, савдаг тийм ээ. За тий. Навдаг, савдаг, шивдэг гэдэг одоо тийм үгнүүд англиад ирж шүү дээ. Усны эзэн гингүүт нөгөөх чинь лус гэж нэрлээд, лус гэж нэрлээд. За. Тэгээ дотор нь одоо лусын одоо 8 аймаг гэдэг одоо манай буддын шашны ярьдаг шүү дээ. Яг тэр ойлголтууд бас ингээд бүгд орцсон байгаа хөөхгүй. Одоо ингээд бөөгийн тахилга хэлэх чинь ингээд 8 лусны югаараа ингээд нэгээл ярьж байгаа жишээ. Гэтэл тэр нь бол эрт үедээ бол ерөөсөө эзэн гэдэг ойлголт. Юм бүхэн эзэнтэй нөгөө амтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэж анх ярьжсэн тэр язгуур ойлголтоор бол чинь эзэнтэй л байхгүй. Тэгэхээр уулын эзэн, усны эзэн одоо тэр бид нар эзнүүд маань өөрсдөө тэгээс үлдэн буддын шашны нөлөөгөөр ингээд нэршлэлт болж штэ тэр навдаг, савдаг, шивдэг гэх мэт тийм ээ. Тэгэд энэ эзнүүд бол яг энэ олон жилийн өмнө судалгааны туршлагаас харахад бол яалтгүй хүний буруутай үйл ажиллагаанаас ч байдаг юм тийм ээ. Янз бүрийн шалтгаанаар бол одоо тэр эзнүүд дошхордог бас ийм тохиолдол байна. Тэгэхээр тэрний учрыг олж хаана одоо ямар зам үйлээр аргадах уу, тайвшруулах уу ч гэдэг юм уу тийм ээ. Яаж туслах уу гэдэг л тэр үргийг болон бүр хүсдэг хэвээр. Нэг ойлголт одоо эзний тухай ярьж штеп. Тэгэхээр эднэр маань одоо тэрийг ойлгохгүй хилэмаа олцохгүй ингээ явахтайгаа зэрэг ямар нэгэн тийм сөрөг нөлөө үзүүлдэг тийм ээ. Тухайн бус нутагт тухайн газар бус одоо байгамжих тохиолддог ч юм ийм нь болоод тэгээ тэрийг тайж дахиад аргадахдаа зэрэг зүгээр болчиход байна та. За. Тий. За энэ бол эзэдийн асуудал. Нөгөөх нь бол ёстой нөгөө сүнстэйч нь холбоотой асуудал. Тийм нөгөө сүнс гэдэг юм чинь уг нь бол ингээд юу гэдгийг бөөгийн югаар ярих юм бол харанхуй оронд гэдэг ч гэдэг юм уу тэнгэрийн оронд очно гэсэн нэг ойлголт байна шүү дээ. За. Нөгөө оюун санааны сүнс. Тэгтэл ямар нэгэн шалтгаанаар тэр мань өөрөө тэндээ очиж чадахгүй энд гасцсан байж болно. За. Завсрын ертөнц гэж яриад байна. Завсарт гацсан сүнс гэж олдоо яриад байгаа юм л та. Тэгэхээр хөөрхий тэр чинь бол уул нь бас ингэж харцахгүй шаарцах хэрэгтэй. Үнэхээр чаддаг мэддэг мундаг боо нь бол тэр сүнстэй харьцаад онгодоор одоо бүлтэрчсэн ямар махан баяр ярьж байгаа шүү тийм ээ. Тэгээд чи ягаад гацчуу. Юу хүсээд энд ингэж байгаад байгаа. Тэгэхээр мэдээж тэр чинь одоо нэг очих хөстөө газарт очиог сүнсгдэг чинь байраа болоог болохоор аргаа ураад тэр чинь нөгөө хүнд мэдрүүлэхийн тулд ингээд янз янзаар оролдоо сүлдээ одоо тэр чинь юу яж штэ. Тодорхой хэмжээний тийм янз бүрийн сонин мачин үзэгдлүүд гаргаад тэрнээс хүн айгаал ингээд юм болж байна та. За. Тэгэхээр тэрний чинь шалтгаан юу гэдгийг олдог. Тэгээд за ийм учиртай юм аа. Одоо ийм юм дутуу хийгээд ийм юмыг одоо юу гэдгийг мөрөдөндөө ойлгуулж чадаагүй болохоор одоо би ингээд завсарт байж байгаа ч гэх юм уу. За. Тэгэхээр тэрийг одоо засч өгöd үүсэж өгöd. Очих хөстөө газарт нь очуулдаг. Ийм л зам уу. Тэгэхээр тэр чинь бүр одоо ингээд хүнийг хорлоод одоо бүх юмыг хорлж идэг тэр муу юм гэсэн ойлголт бол уг нь байхгүй байсан. Тэгтэл одоо сүүлдээ бол юу болж өөрсөн бэ гэхээр хөөхий тэр нөгөө завсрын ертөнцид гаццсан явдал мөрөө олж чадахгүй байгаа сүнсэнд туслахын оронд зарцалдаг. Зөө. Одоо зараал болгодог нэг юм гарчлаа шүү дээ. Тэгээд энд янз бүрийн зан үйлэнд ашиглаад явж идэг тийм тохиолдол өчгд байна. Тэр бол одоо нөгөө бөөгийн шашныхаа мөн чанарыг ойлгоогүй учраас тийм үйлдэл хийгээд байна шүү дээ. Тийм. Эсвэл одоо янз бүрийн энтэнд юу яасан онгодыг дуудаж оруулж тийм ээ. Тэгээд бас зан үйлэнд ашиглаад ингээд гацаачдаг ч гэсэн бодлого байдаг. Тэгэхээр энэ болгон чинь яг мэдж маш одоо мэдлэгтэй байж энэ бүхнийг зохицуулах хэрэгтэй. Тэр үед яагаад монголчууд одоо юу гэдгийг талигаачийн хойтхыг маш сайн хийдэг үлээ шүү дээ. Ламаар одоо ингээд 49 номын уншуулаад ингээд тэр үед бол яг хөө зүтгэж шалмсын тухай яриа байдаг боловч яг үнэндээ тэр чинь бол энэ хотчлт ихтэй
бусад суурин иргэжлэлтэй орнуудыг бодох юм бол манайх ч нь тийм сүнс одоо чөтгөрийн тухай ойлголт бол гайгүй байсан шүү дээ. Тийм үү. Тэгээд хотчлтыг дагаа заавал бид нар одоо орж ирээд байгаа байхгүй. Одоо та нар бол олон жишээ мэднэ шүү дээ. Ингээл аль ч орнд очсон ингээд сүнсэнд даруулчлаа гэдэг буудалд нь мачингууд нь ингэж усан гоожоо тэгж юм дуурайд. Мөн үү? Тий. Тэгээд одоо Европ бол ер нь тэгээд одоо англи хэлэнгуй асар их сүнстэй гэж бүгд ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр чинь яаж юм гэхээр нөгөө нас урагсдын одоо тэр хойтох зам мөрийг тэгшилж чадахгүй л гэсэн. Тийм тэгээд тэр чинь одоо сүүлийн үед бол энийг ойлгодог болчоод нөгөө шинжлэх ухаан хөгжөөд энэ бүхний чинь үгүйсгээд мухар сусаг гэдээ байсан чинь яалтгүй цаг үе өөрчлөгдөд хүмүүсийн одоо ойлголт ухамсар бас өөрчлөгдөд одоо бол эргээд нөгөө соёл ертөнц гэж бидний үздэг энэ ертөнц маань энэ хуучны анхны язгуурын ямыг бол үүсгэж болохгүй юм байна. Гэт буцаад одоо энэ чинь юунда амьдрал дээр хэрэглээд эхэлж штеп. Европт бол одоо жишээлх юм бол хүний зөвхөн махан биеийг эмчлээд тайраад эсвэл одоо энэ тариагаар ингээд эдгэх гэдэг үзэх нь бол үр дүнтэй боловч 100% биш юм байна. Зарим тохиолдолд энийг бол тэр хий биеийг эмчлэх хэрэгтэй юм байна гэдэг бүхэн зөвшөөрөд Европын эмчүүд одоо манай Монголоос ч лам бөө тэр хүмүүсийг өөрч залаад сүүлийн үед хэдэн жил. Тэгээд тэр хүний сүнсэн биеийн дээр нь одоо бас заслын хийдэг ийм хэлбэрлэл шилжчихсэн юм чи. Дэлхийн ертөнцийн даяараа за одоо юу гэдгийг тэр за яг одоо бид нар чинь тэгээд нэг арц хүчээрч байдаг юм уу, гангаарч байдаг юм уу, эсвэл аргад хоргодоорч байдаг юм уу, гэр орноо хариулаад ингээд утаа манаргаа тарахад бол их л бүдүүлээд юм байдаг л да. Гэтэл тэр чинь яг цаанаа болоод үнрээр хэмжилдэг бас нэг юм байж тээ. Эсвэл одоо тэр нэг мах юм хүм гадаа гаргаж шатаага сүр мөргээл ингээд яваад байдаг. Бүгд шашинчуудыг бөөгөөс гарч байдаг. Энэ бүхэн чинь үнрээр эмчлэх, үнрээр заслахыг бас нэг юм явж байгаа жишээтэй. Тэр нь бол одоо орчин үед бас ингээд орчин үеичсэн тийм арга болоод тахад ингээд гараад ирчих жишээтэй. Тэгэхээр энэ бүгд чинь ингээд бидний нөгөө шашингуун үзлэр хүмүүждсэн энэ байхгүй гэж ойлгож ирсэн мухар сусаг гэж ойлгож ирсэн юм чинь авах хэрэгтэй юмуд байна. Үнэхээр яалтгүй мухар сусгийн шинжтэй юмуд зөндөө шүү дээ. Одоо би жишээ нь нэлээд хэдэн жилийн өмнө за 90 бараг 20 жилийн өмнө хаа. Энд нөгөө нэг ээж хад гэдэг байдаг тийм үү? За тий. Тийшээ бид нар гэрүүлээрээ нэг найзууд яваад. Тэгээд ээж хаданд очих гэж явж байгаа замдаа нэг ийм юмбүү шиг томоо тийм хадны дэрэг зогссон байхгүй юу? Тэгээд тэнд нь тамхи татаад манай найзууд хоёр тэрийг чинь төвшөөд тамхи тат зогсож байгаа. Энэ юмбүү шиг хэлбэртэй юм гэдэг хоёулаа хоорондоо яриад. Энийг одоо ингээд мөнгө энийг шүтэх юм бол одоо ингээд баян болдог гэл хэн нэг нь хэлчихвэл тэгээд одоо энийг шүтэл яг ээж хаданд очиж байгаа ээж юунд очиж байгаа хаданд очиж байгаа шиг ингээд сүйд болох байх таг ярьжсэн байхгүй 10 бараг 20 жилийн өмнө. Тэгсэн уржигдэрхэн манай найз над руу энэ нөгөө хад мөн үү гэж зургийг уулчиж. За тэгсэн мөн байна. Тэгээ яасан чи нөгөө чинь аль хэзээний тэгээ шүтдэг болцсон. Тэрнээс хэлбэлж авч төрөвчөндөө гэвэл баяждаг гинэ. За тийм пост явж ирсэн нэр. Тийм байна. Тэгэхээр тэр чинь ийм мохорсгийн шинжтэй зан үйлүүд бол бас байна шүү дээ. Сүүлийн асуулт энийг айгүйх асууд юм байна хүмүүс. Цаваагүй ч юм уу юу ч хийдэмтэй. За ингээд бөөгийн онгод орохоор ингээд одоо сүнснүүдтэй харьцдаг юм байна. За одоо сүнс ч хийдэм онгодор. За одоо Шингис хааны сүнстэй харьцсан гэдэг юм уу те их хаатын сүнсийг дуудаад одоо ингээд нэгэнтэл одоо юу гэдэг онгодон дэгдээд ингээд тэр ухамсар оёг гэдэг юм оюун санаач гэдэг юм хизээч алга болохгүй би энэ л ингээд уушаад алга болчтой гэж үзвэл Чингис хааны сүнс ч гэсэн одоо байгаа юу. Тэр их хаатын сүнсийг тэгвэл одоо ингээд дуудаж авцраад ингээд харьцсан гэвэл одоо тэр одоо боломжтой юу гэж бүр маш олон хүмүүс саваагүйд ч юм асууд юм бэ. Тий энэ яг хөө энэ сүнстэй харьцаж байгаа ер нь одоо тэр далд ертөнцийн альва хүчинтэй харьцаж байгаа гэдэг энэ ойлголт бол өөрөө яг олон жил судалсан сонирхсон бас нэлээд одоо туршлага хуримтлуулсан хүмүүсийн хувьд бол нэг өөр ойлголт. Зүгээр хүний ухамсарын тодорхойгүй төлөв байдал гэдэг өөрөө маш аюултай зүйл. За одоо туршлагагүй сайн дасгалжуулагч хөтчгүүгээр одоо бие дааж бясалгал хийн гэх юм бол өөрөөр хэлбэл өөрийн биеэс одоо тэр
сүнсэн бие аялуулна гэх астрал аялал хийн гэх юм бол бас зарчмын үед болно. Гэхдээ эргээд одоо тэр биедээ сууж чадахгүй болчихвол яах вэ? Ааха. Гацчуул яах вэ? За. Гэх мэтийн аюул байдаг. Мөн одоо тийм нөгөө янз бүрийн төөрсөн тийм сүнс юмтай холбогдоод тэрэндээ дарангуулуулчихвал яах вэ? Нөгөө нэг хүмүүс чинь мэдрэл муутай болцсон. Энэ ингээд гид солиороод эхэлтийн гэдэг юм чинь бол бас тэрний мэдээлж байдаг зарим нь. Тэгэхээр эн чинь өөрөө их аюултай байхгүй. Тэгээд тэд нар бол тийм тохиолдолд одоо ухаандаа нэг тийм тэнмэл сүнс биедээ оруулчихсан нөгөөх нь одоо их хааны нэр өрөөд яриад очвол шүү дээ. Тийм би тийм байна гэдэг ингээд. Үнэхээр яалтгүй их хаантай харьцсан гэдэг бол тэр Тэнгэрийн бөө гэж тийм бөөнрийн хийдэг байсан их хаатын сүнстэй харьцах бол тийм төвшний өөрөө онгодууд хийдэг болохоос ш дурын онгод ус хийдэг юм биш л те. Нөгөө онгод чинь бол дотроо зорилго яг л одоо хүн шиг ус нэг мэрэгшдэг юм байна ш те. Тийм зарим нь одоо түүх одоо үлгэр домог түүх ярьдаг. Зарим нь хүн эмчилдэг. Тийм ээ зарим нь одоо ингээд одоо мэргэлж төргөлдөг шиг юм. Өөр өөрийн жигтэй зарим нь төрч ёс ирдэг ч юм. Тэгэл янз янзын юмнууд байна. Энийг тэр бууж байгаа хэлж байгаа мэдээлэл болгоныг бол олон дахин харьцуулж өөр бусад онгодуудыг хэлсэн мэдээлэлтэй харьцуулж тэгээд ерөнхийдөө нөгөө олон жил судлаад ирэхээр чи ерөнхий зүйн тогтолцоог бас нэг анзаарч ойлгодог болчтой. Энийний дараа тодорхойлно нөхөөс зүгээр орж ирсэн болгоны би тэр байна гэж хэлсэн болгоныг одоо хамгийн гол нь юу найртайгаар зэрэгцэн оршиж би үеийнхээ үннийг бол өөр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол одоо энэ туйлын үнэн гэдэг юм чинь их зовлонтой ойлголт. Тэгэхээр олон үнэн байна. Олон үнэн дундаас одоо нийлжиж туйлын үнэн гэдэг юм гарах гэдэг юм даа. Тэгэхээр тэр туйлын үнэн буюу абсолют гэдэг юмыг хүрэхийн тулд энэ бүгдийг ингэж ойлгож тэгээ энэ шашнуудын сургаал номлолын мөн чанарыг л санджих юм бол наан нөгөө зан үйлүүд одоо 9 шидийн нэг эсвэл арилжааны чанартай бий болцсон тийм ээ. Энэ юмнуудын бүгдийг орхиод үнэхээр энэ тэр саад сургаалын мөн чанарыг харуулах тэр нэг л үндэстэй. Тэр нь бол хүний сайн сайхны төлөө оршихуун амар монголынгийн төлөө. Тэгэхээр л нөгөө чинь нөгөө орчлонгийн жамыг үлсэрчих гэдэг юм дарлчих шүү дээ. Тийм учраас Монгол бод бол одоо юу гэх юм хоёр түүл байдаг гэж яриад байгаа шүү дээ. Нэг түүл нь бол одоо үйл үлдэх нь бол хүсэл зоригийн хэрэг. Нөгөө түүл нь бол түүний үр дагаврыг төлөх нь тов тодорхой хэрэг. Тийм учраас тэр өр төлөөс гэдэг юм орохгүй тулд зөв амьдрах хэрэгтэй гэсэн ийм л сургаалдаа бол ерөнхийдөө очоод тийм байна. Тийм учраас энэ бол хүний хомсрын асуудал. Тийм явж. Ер нь тэгээд бурхан гэдэг юм чинь бол юу гэдэг нэг тийм давхраатай одоо нэг ингээд өнөөдөр зураал схем дөрөөлөд байгаа ч тийм үү. Тэгээд хамгийн дээд байх хэрэгтэй юм шиг яриад байна шүү дээ. Хамгийн дээр нь ч гэдэг юм чамаагүй бид мэдэхгүй шүү дээ. Ягаад гэвэл бид нар өнөөдрийн өөрсдийнхөө хэмжээсээр хэмжээд байна. Яг тийм чинь тэрүүнд автахгүй юм байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь одоо чухам хаана гэдгийг гэхдээ нэг юм байгаа нь юу үнэн гэвэл ер нь бол хүний сэтгэл зүрхэнд бурхан оршдог. Бурхан үүсдэг оршдог гэж хэлж болно. Ягаад гэхээр бүх юмыг одоо хүний сэтгэлд ямар бодол төрж байна. Тэр бодлоо хэрэгжүүлэхийн тулд одоо ямар үйл хийж байгаа гэдэг асуудал орж шүү дээ. Тэгээд тэндээ бол за одоо юу гэдэг бүтээл шигтэй хүн бол за одоо бурхан намайг харж байгаа шүү. Би буруу юм хийж болохгүй шүү. Тийм үү? Одоо Христ итгэлтэн бол ялгаа байхгүй. Би ертөнцөөс намайг харж байгаа шүү. Би одоо буруу юм хийж болохгүй ч гэх юм. Бөөгийн шашинтай байх юм бол одоо тэр мөнгө тэнгэр маань харж байгаа шүү. Би алдаа хийж болохгүй шүү. Энэ юм энд би бодоод тэр юмаа ингээд сэтгэлдээ дээдлээд жүжигчсэн хүн бол тэгээд үндсэндээ л жинхэнэ сүсгтэн гэж хэлж байна. Тэрнээс үсгээл нэг нүгэл үлччихэл тэрийг энэгээр очиод нэг хэдэн дөрвөгөөд нэг ламаар авах чи нэг бөөдөр очиод ингэчэндээ явж байгаа хүн бол хэзээч. Тэр үүлийн үр гэж одоо буддын шашнаар тийм ээ. Бөөгийн шашнаар бол одоо тэр өр төлөөс гэдэг юм асуу салахгүй шүү дээ. Тийм учраас одоо бид нар
өргүүл амьдрах хэрэгтэй шүү дээ. Аа. Зүгээр өөр төлөөс гэдэг юм чинь тэгээд зөвхөн өнөө үеэр дуустдаг. Удам дамжаад ингээ явцдаг. Тэгээд тийм ч учраас Монгол хүн гэдэг чинь удам тасрахаас их айдаг. Хамгийн том шийтгэл бол удамгүй болох хэрэгтэй. Одоо ингээд чамаар дуусаад чамаас чиний энэ тэр үеэс одоо мэдхгүй хэдийн үеэс юм тэгээ өнөөдөр хүртэл үгэлжсэн нэг удам байна да. Тэгэхээр тэр удмын алтан гэхээр ингээд чамаар дуусчихвал харамсалтай үстэй. Тийм юм. За ингээд мөгийн таамт мөнхийн сэдвэр гээд ээлж подкастын бөө буюу за бөөгийн шишин гэж хэлнэ үү, бөө мөргөлж хэлнэ үү, тэр бол одоо юу гэдгийг тухайн хүний л шийдэл өөрийнх нь одоо сонголтын хэрэг юм байна. За тэгэхээр Монгол бөөд за үхэл там диваач ингээд би айгүй олон юм асуусан чинь зангидагдаж явсаар угаад нэг юмроо очичлоо. Тэгээ бид хоёр энэ одоо юу гэдгийг цомхон цагт тийм агуу өргөн ойлголтын тухай бол ярьж амжихгүй юм байна. Тэгвэл ямар ч сан Монгол бөөд энэ тал дээр юу гэж ямар тайлбар байдаг талаар бөө судлаач Солийн гац сэтгүүлч галаарай тахтай ярьлаа. Тэгээд танд баярлалаа. За баярлалаа.
бөөгийн тэр онгодуудын яриад байгаа өр төлөөс гэдэг үг. Манайхан ч одоо тэгээд бүр ардынхаа ярианд бүр хадгалагдчихсан өртлөөс гэж яриад байна шүү дээ. Өр төлөөс гэдэг үг өртлөөс гэдэг нэр болцсон. За. Тэгэхээр тэр бол хүн ямар одоо үйлдэн тийм ээ. Аха. Тэр нь бол заавал төлөөстэй төлбөртэй байдаг гэсэн ойлголт. За. Үйлийн үр гэдэг бол хүн ямар үйл үйлдэн тэрнийх нь үр дагавар одоо өр нь бол заавал ургана гэсэн үг ээ. Тий. Тэгэхээр үйлийн үр гэдэг чинь сайн үйл хийж байгаа бол тэрний үр нь бол сайхан юм л бий болно. Мэдээж. За муу юм үйл хийж байгаа бол муухай юм л бий болно. Ааха. За үйлийн үр гэдэг энэ ойлголт чинь гэж яваад байгаа. Гэтэл тэр өр төлөөс гэдэг ойлголт чинь яаж юм гэхтэй зэрэг чи өнөөдөр энэ байгаль орчиндөө одоо халттай ямар нэгэн үйл хийсэн бол тэрний төлөөсөө чи болоод чиний хооч үр удамч нь төлнө. За. Гэдэг л тийм л ойлголт байгаа шүү дээ. Аха. Тийм учраас нөгөө мод чулуу хамаагүй одоо хугалж байгаль орчныг тэгж болохгүй, ийм тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн манайхны одоо бүр ардын сургаад хориг цээр болоод амьдралд нь хөвчихсэн тэр ойлголтууд ч нь бол нөгөө язгуурын эртний бөөм өргөдөөс үлдсэн. Тийм байна. Тэгэхээр юм болгон төлөөстэй байдаг учраас гэж. Тэгтэл Монгол бөөд бол мөнгө тэнгэр гэдэг ойлголт ороод ирдэг. Тэр бол буддын шашны тэнгэрсийн тухай ойлголтоос өөр. Үндсэндээ бол бурханчилж хөргөлдгүү тийм ойлголт шүү дээ. Ааха. За одоо мөнгө тэнгэрийн ингээд одоо энэ мөнгө тэнгэр гэдэг одоо бурхны шигшин шиг тийм одоо зураг хөрөг төрслөн эсвэл одоо тийм баримл янз бүрийн хийсэн өөрөө бол үзээгүй баг. Тий. Тэр ямар учиртай байна гэхээр мөнгө тэнгэр гэдэг бол одоо бүхнийг шийддэг, мэддэг, эрхшээдэг, дээдийн дээд хүч гэж ойлгоод тэрийг бол дүрслэх ямар ч боломжгүй гээд тэгтээ дүрслсэн дүрс нь бол бий. За. Тэр нь юун дээр үлдсэн бэ гэхтээ зэрэг одоо тамган дотор байдаг. Одоо манай Чингис хааны музейн гадна талд байгаа их хаадын тамгууд бий тийм ээ. Тий. За тэр тамганы голд онг гэдэг нэг тамга байна да. Тийм дээрээ одоо дугуй цаграхтаа тэрийг бол наран тамгач гэж ярьдаг. Нар гэж тайлбарладаг зарим нь тийм ээ. Тий. Тийм тэгээд тэр чинь бол ингээд хэвтэй суурьтай тэр одоо дээдлийн дугуйгаа олбсон босоо нэг зураасаар холбогдчихсон. Аа. Энэ бол одоо Чингис хааны одмын тамгаа гэдээ манай судлаачид бол тогтоогоод баталгаажуулаад тэгээд одоо музейн гол юм байж штэ урталд нь.